Улсын хурлын дарга энх болдод улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакай, улсын хурлын гишүүн Бачмын нарын нэр бүхий улсын хурлын гишүүд Монгол улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьлаа. Улсын хурлаас гарах шийдвэрийг чанаржуулах үүднээс салбарын мэрэгсэн эрдэм шинжилгээний байгууллага мэрэгчлэтнүүдээр судалгаа хийлгэх, мөн хуралдааны эрс хүрэлцэхгүй улмаас улсын хурлын үйл ажиллагаа удаашрах, завсарлах, хилцэж байгаа асуудлын ач холбогдол буурах зэрэг сөрөг үзэгдэл гарч байгааг шийдвэрлэх зорилгоор улсын хурал суудал бүхий нам эвслийн бүлгийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд болон улсын хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуулахтай холбоотойгоор зарим зүйл заалтыг тодруулах, утга агуулгыг шинжлэх болон зарим асуудлууд дээр шинээр зохицуулт шаардлагатай болж байгаатай холбогдуулан эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Монгол улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Ингэснээр улсын хурлаас гарч байгаа шийдвэр судалгаа шинжилгээний үндслэлтэй хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж улсын хурлаас батлагдсан гарч байгаа хууль тогтоомжийн чанарт сайнаар нөлөөлөх юм хэмээн хууль санаачлагчид үзжээ.